За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монгол банк бас энэ үйл ажиллагаанд хамтарч оролцож байгаа. Тэгээд үүнийхээ хүрээнд олон нийтэд мэрэгчлэнүүдэд бас мэдээлэл өгөх санхүүгийн боловсролыг дэмжих чиглэлээр бас хамтарч ажиллаж байгаамаа. Тэгээ өнөөдөр яг миний ярих зүйл маань болохоор Төв банкны аль бие усны байр суурь гэхээсээ илүү зөвхөн ер нь санхүүгийн секторт технологи яаж нөлөөлөх юм бэ? Ирээдүйд ямар дүр зураг харагдаж байгаа юм бэ гэдэг ийм тань мэдхүүн шин чанартай зүйл дээр судлаач хувийнхаа бодлыг та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон юм. Тэгэхээр ер нь технологи гэдэг зүйл бол бидний амьдралыг бол маш олон чиглэлээр бол өөрчилж байгаа. Анх хүн 100 жилийн өмнө яаж амьдарч байсан, 50 жилийн өмнө яаж амьдарч байсан, 10 жилийн өмнө ямар байсан одоо маш өөр болж байгаа. Тэгээ маш чухал зүйл нь юу вэ гэхээр энэ өөрчлөгдөж байгаа хурд маань жил ирэх тус бүр улам хурдсаж ирчимжиж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ялангуяа сүүлийн үед энэ технологи, цахим ертөнцийн хувьслын өөрчлөл бол бидний амьдралыг маш өөр болгосон. 10 жилийн өмнө бид ингэж ухаалаг гар утас хэрэглэдэг байсан уу, банкны үйлчилгээг онлайнаар авдаг байсан уу гэх мэт маш олон зүйл шал өөр байсан. Одоо бас нэлээд өөр болсон байж байгаа. За тэгвэл энэ дундаас түүж аваад технологи гэдэг зүйл маань санхүүгийн ертөнцийг яаж өөрчлөх юм бэ? Энэ талаар би өнөөдөр яриагаа ярья. За тэгээд өнөөдөр би нэг 3 зүйлийг та бүхэнтэй ярихаар бэлдсэн байгаа. Эхэнд бол финтек ба эдийн засаг. Финтек гэдэг маань financial тэгээд technology буюу технологи санхүүд яаж нөлөөлөх вэ гэдэг зүйлийг ярьж байгаа. За дараагийн хэсэгт бол блокчейн буюу финтекийн нэг төрөл зүйл нь санхүүгийн ертөнцийг яаж өөрчлөх юм бэ? За тэгээд сүүлийн хэсэгт нь бол ер нь зохицуул ямар байх ёстой вэ гэдэг талаар ярья. За энэ хойгуур сайн харагдах нь ямар ч миний энэ бэлдсэн зурган дээр юу харуулж байгаа вэ гэхээр санхүүд бий болсон томоохон өөрчлөлтүүдийг харуулсан байгаа. Тухайлбал 1200-аад оны үед бол анхны цаасан тэмдэгт юан улсад хэрэглэгдсэн гэх мэт. За та бүхний сайн мэдж байгаа double entry bookkeeping буюу нэг давхар бичлэлтэй систем маань 1300 400-аад онд үүссэн байна. За тэгээд жоохон гүйлгээд харах юм бол credit card гэдэг зүйл 1950 онд үүссэн байна. ATM гэдэг зүйл бас 1970-аад онд үүссэн байна гэх мэт. Тэгэхээр энэ 50 оноос хойш өөрчлөлтүүдийг аваад үзэх юм бол энэ бий болсон технологийн шинжилгээ өөрчлөлтүүдийн хоорондох зай буюу нягцл маш ойрхон болсон байж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хурдаар технологиуд, шинэ технологиуд бий болж байна. Энэ хэмжээгээр бидний амьдрал өөр болж байна, санхүүгийн ертөнц өөр болж байна гэсэн үг. За тэгээд сүүлийн үед бол ялангуяа санхүүгийн үйлчилгээг бол зөвхөн банк эсвэл банк бус байгууллагууд ч юм уу гэхгүйгээр технологийн компаниуд шууд банк санхүүгийн байгууллагуудтай өрсөлдөөд үйлчилгээ үзүүлээд эхэлсэн байж байгаа. За тухайлбал санхүүгийн үйлчилгээнүүдийг аваад үзье. За зээлийн үйлчилгээ, даатгалын үйлчилгээ, хадгаламжийн үйлчилгээ, за төлбөр тооцоо, за мөн арын офис буюу back office-ийн ажлууд гэх мэт. За эдгээр ажлыг бол мэдээж санхүүгийн байгууллагууд өөрсдөө хийдэг. Давхар финтек компаниуд буюу ийм технологийн компаниуд бас бүгдийг нь хийж чаддаг болсон байж байгаа. Тэгэхээр энэ нь маш том асуултыг үүсгэж байгаа. Нэг талаар ирээдүйд ер нь санхүүгийн байгууллага санхүүгийн үйлчилгээг үзүүлэх юм уу эсвэл технологийн байгууллага санхүүгийн үйлчилгээг үзүүлэх юм уу? Тэгэхээр Монголд ч бас энэ нэлээд хамаатай зүйл яагаад тэгэхээр энэ том нутаг дэвсгэр дээр 3 сая хүн нэлээд тийм тархаж барьсан байж байгаа. Тэгэхээр хүн бүрт санхүүгийн үйлчилгээ хүрдэг үү гэхээр бас үгүй. Мэдээж орон нутгуудад хөдөө сумуудад мэдээж банкны салбарууд нэгжүүд байдаг ч гэсэн бүр хөдөө малчин айл санхүүгийн үйлчилгээ
хэрэгтэй гэж үзэх юм бол заавал сумын төв ч юм уу аймгийн төвд очих шаардлага гардаг. Хэрвээ яг өнөөгийн орчинд бол тухайн малчин магадгүй гар утас интернеттэй байж байвал тэр технологиг ашиглаад зээл хадгаламж, төлбөр тооцоо гэх мэт даатгал маш олон санхүүгийн үйлчилгээ авах боломжтой. Яг дэлхийн олон оронд зөвхөн хөгжилтэй гэлтгүй магадгүй хөгжиж байгаа орнуудад бол иймэрхүү үйлчилгээнүүд аль хэдийн нэвтрээд ихсэн байж байгаа. Тэгэхээр бид ирээдүйн магадгүй 10 жил, 20 жилийн цаадхыг харах юм бол яг энэ санхүүгийн үйлчилгээг хэн үзүүлэх юм бэ гэдэг нэлээд чухал асуулт байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн үйлчилгээ, санхүүгийн ертөнцийг шинжилээд байгаа тэр суур технологиудын талаар энэ товч танилцуулъя. Жишээ нь big data буюу маш их хэмжээний мэдээллийн 90-100 гэдэг байгаа. Үүнийг яг боломжтой болгож байгаа зүйл нь юу вэ гэхээр сүүлийн жилүүдэд энэ мэдээллийг хадгалах технологи бол маш эрчтэй хөгжсөн байгаа. Өнөөдөр дэлхийн нийт хадгалж байгаа бидэнд байгаа мэдээллийн 90% нь сүүлийн 5 жилд л үүссэн юм мэдээлэл байж байгаа. Энгийн жишээ гэх юм бол та бүхэн гар утсаа аваад үзэх юм бол гар утсан дээр хийж байгаа үйлдэл болгон чинь магадгүй цаанаа нэг датабейс хадгалагдаад явж байгаа. Энэ хүн өглөө хэдэн цагт боссон бэ? Сэрүүлэг нь хизээ дуурсан бэ? Хэдэн цагт хинтээ ямар мессеж бичсэн бэ? Хинтээ утсаар юу ярьсан бэ? Магадгүй дуртай тоглоомнууд, Facebook дээр байдаг найзууд хоорондоо юу чатлсан гэх мэт энэ бүх мэдээлэл магадгүй нэг газар хадгалагдж байгаа. Тэгээд энэ зүйл дээр анализ, шинжилгээ хийгдэж байгаа. Үүн дээр үндэслээд магадгүй Facebook-ээ ингээд харахад бараа бүтээгдэхүүний санал гарч ирдэг. Таны Google-аар хайсан тэр мэдээллүүдийг чинь цуглуулад эргүүлээд энэ хүн магадгүй цамц хувцас сонирхож байгаа мó эсвэл хоол хүнс сонирхож байгаа мó гэх мэт хиймэл оюун ухаанаар тэрэн дээр шинжилгээ хийгээд эргээд бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог. Яг үн шиг санхүүгийн зах зээл дээр бас тухайн хүн ямар үед банкнаас зээл авсан, ямар үед орлого нь орж ирсэн, тэрийгэ хаана ямар газруудад ямар хэмжээгээр уншуулсан гэх мэт мэдээллүүд нэг дата серверт цуглаад үүн дээр магадгүй AI буюу хиймэл оюун ухаанаар шинжилгээ хийгээд энэ хүнд хаварч гэдэг юм уу, намарч гэдэг юм уу, ийм орлого орж ирдэг, эргээд ийм мөнгөний хэрэгцээ бий болдог гэх мэт үр дүнгууд гараад ирнэ. Үүн дээр нь үндэслээд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдэг ч юм уу. Мөн даатгал дээр ялгаагүй зээл, хадгаламж гэл энэ бүх үйлчилгээг боломжтой болгож байгаа технологийн зарим суурь нь бол энэ гэж хэлж болно. Үүн дотор жишээ нь distributed computing буюу тархсан бүртгэл, тархсан тооцоо гэдэг байгаа. Блокчейн гэдэг нэрээр нь бид танил болсон. Энэ блокчейн гэдэг технологи бол санхүүгийн үйлчилгээнд бий болох нэлээд том чухал шинжилгүүдийн нэгэ гэж сүүлийн үед бол яригдж байгаа. Ялангуяа төлбөр тооцоон дээр бол маш их зардал хэмнэн, цаг хугацаа хэмнэн, үр ашигт байдлыг дээшлүүлэх боломжтой гэж яригдж байгаа. Тэгвэл энэ блокчейн гэдэг технологи санхүүгийн секторыг яаж өөрчлөх вэ гэдэг. Тэгээд энд ингээ харахаар Harvard, Stanford гэдэг сургуулиуд блокчейн гэдэг сэдвээр хичээл заагаад эхэлсэн байж байгаа. Дээр нь IFC, Дэлхийн банк, IMF гэх мэт олон улсын байгууллагууд блокчейнийг ялангуяа хөгжиж байгаа улс орнууд яаж хэрэглэх, эдийн засгтаа яаж үр өгөөжтэй ашиглах талаар зөвлөмжүүдийг гаргаад эхэлсэн байж байгаа. Огцом өөрчлөлт, шинжилгээг авчрахч боломжтой гэх мэт маш өргөн салбарт өөрчлөлтүүд бий болохоор бол хүлээгдэж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бол яг эцсийн байдлаар хэрэгжээд нэвтэрсэн зүйл нь бол харьцангуй бага. Нэлээд тийм онлайн төвшөнд, судалгааны төвшөнд явж байгаа зүйл нь их байна уу гэж харагдаж байна. Тэгвэл та бидний хамгийн их ашигладаг банк санхүүгийн секторт блокчейн яаж нөлөөлөх вэ гэдэг талаар товчиръя. Банкны гол 3 үүрэг функц юм уу? Тэрний юу вэ гэхээр мэдээж бидний мөнгийг найдвартай хадгалдаг. Тэр найдвартай хадгалж гэнэ үгүй юу гэдгийг ард нь бас зохицуулагч байгууллагууд хянаж байдаг. Магадгүй гэртээ сейфэнд хадгалахаас илүү банкнд хадгалах нь хүү авдаг гэдэг. Мэдээж таны гэрийн харуул хамгаалалттай харьцуулахад банкны security бол өндөр гэх утгаараа бол
нэлээд найдвартай гэж үзэж байгаа. За дээр нь төлбөр тооцоо. Мэдээж хэн нэгэнд мөнгө шилжүүлэх үед бол банкнд очиод гүйлгээгээ ичих нь бол одоо хэн нэгэн хамаатан ах トゥ найз нөхдөөрөө дамжуулахаас бол илүү хурдан гэж үзэж байгаа. Дээр нь мэдээж эдийн засгт бол санхүүгийн зуурчлал буюу одоо мөнгө илүүдж байгаа хүнээс нь мөнгө дутагдж байгаа хүнд нь тэр шилжүүлэх процессыг хийдэг бол. За тэгэхээр энэ гурван функцийг гурвангийн блокчейн технологи бол шинжилчих боломжтой маа гэж үзэж байгаа. За түрүүн өмнөх хэлтгэлд бас нэлээд ярьсан одоо блокчейн технологиг хамгийн анх амьдралд нэвтрүүлсэн хамгийн олон хүний одоо танил болгосон зүйл нь бол мэдээж энэ дижитал мөнгө буюу криптовалютууд байж байгаа. Тэгээд сая өчигдөр харахад бол зах зээл дээр 1500 төрлийн одоо криптовалют нийт зах зээлийн үнэлгээ нэг 500 орчим тэрбум Америк доллартай тэнцсэн гэж явж байна. За энийг түрүүнд бараг тайлбарлагдсан. Криптовалют нь үндсэндээ нэг 3 шинж чанарыг хангасан зүйлийг хэлж байгаа. За нэгт бол мэдээж дижитал буюу электрон хэлбэрээр оршдог барьж болохгүй зүйл. За хоёрт бол шууд одоо тухайн валютыг эзэмшиж байгаа хүмүүс хоорондоо одоо зуучлагч шаардахгүйгээр дамжуулах боломжтой. За энэ хоёр зүйл бол одоо ердийн санхүүгийн тогтолцоонд бол байсан зүйлээ. Одоо энгийн жишээхэд нэг 20,000 төгрөгийг бид хоорондоо хэн нэгэн банк ашиглахгүйгээр шууд одоо солилцох боломжтой. За магадгүй цахим мөнгө гэх юм бол та бид бүгд л цалингаа дансандаа банкар шилжүүлж авч байгаа. Тэгэхээр одоо бидний дансанд байж байгаа 100,000 төгрөг гэдэг бол цаанаа зүгээр банкны компьютер дээр хадгалагдж байгаа тоо гэж ойлгож болно. Тэгвэл криптовалютуудыг тэгж онцгой шинэлэг болгож байгаа гол зүйл нь юу вэ гэхээр хинч хариуцдаг. Гүйлгээнд гаргадаг хэн нэгэн төв банк байхгүй, засгийн газар байхгүй. Хэн нэгний одоо liability буюу хариуцлага байхгүй гэдэг. Энэ гурван зүйлийн огтлцол дээр байж байгаа зүйлийг криптовалют гэж байгаа. Тэгээд криптовалют бол одоо блокчейн гэдэг тэр технологиг амьдралд нэвтрүүлсэн хүмүүс таниулсан хамгийн одоо анхны шин зүйл байгаа. За тэгэхээр нэгэнт валют мөнгөний тухай ярьсан чинь нэг мөнгө ер нь яаж үүссэн бэ гэдэг талаар товч ярихад сонирхолтой баг. Ер нь хүн төрөлхтний түүхийг аваад үзэх юм бол тухайн улс орныхаа соёл, заншил, түүхээс хамаарат олон төрлийн зүйлийг одоо төлбөр тооцооны хэрэгсэлд бол ашиглаж байсан. Одоо хүртэл одоо жишээ нь Монголд хөдөө очиход зарим бараг одоо худалдаж авахд хонь, мал гэх мэт зүйлийг бол ашиглаж болдог. Яг үүнтэй адилаар бусад орнуудын түүхэнд одоо торгыг ашиглаж байсан, халуун ногоо перцийг ашиглаж байсан. За амьтны яс тэгээ мэдээж одоо алт, алмаз, мөнгө гэх мэт зүйлийг ашигласан юм тохиолдол бол байдаг. Тэгэхээр яг ийм төлбөр тооцоонд бол одоо заавал цаасан мөнгө гэлтгүү, заавал криптовалют гэлтгүү, одоо энэ эд зүйлсийг хүртэл ашиглаж байсан түүх бол дэлхийн түүхэнд байдаг юм байна. Тэгвэл яг тэр зүйлсийг бид мөнгө гэж үзэх үгүй юу гэдэг чухал асуулт. Тэгэхээр одоо эдийн засгчдын одоо томьёоллоор гэх юм уу тодорхойлолтоор нэг 3 шинж чанарыг хадгалсан зүйлийг бол мөнгө гэж үздэг. За нэгт мэдээж одоо үнийг хэмжих нэг ч гэсэн үг одоо нэг талах ойролцоогоор 1200 төгрөг гэдэг юм уу эсвэл одоо сая нэг биткойн тэнцүү 12,000 доллар гэдэг ч юм уу. Тухайн зүйлийнхаа үнийг бол илэрхийлэх нэгж байх хэвээр. За дээр нь мэдээж тухайн одоо мөнгийг одоо дуртай дэлгүүртээ очиод төлбөр тооцоонд ашиглах боломжтой байх хэрэгтэй. Тэгжээж тэр одоо хөрвөх чадвартай валют мөнгө болно гэсэн үг. За хамгийн чухал шин чанар бол тэр үн цэнэ хадгална. Өнөөдөр нэг өөр үн цэнтэй маргааш хямдарчдаг нөгөөдөр өсчдөг ийм зүйлийг бол бас мөнгө гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр одоо энэ тодорхойлтыг хамгийн сайн хангаж байгаа зүйл гэвэл одоо Америк доллар ч юм уу, евро, йен гэх мэт одоо хүчирхэг эдийн засгуудын ашиглаж байгаа валют гэж хэлж болно. За тэгвэл сүүлийн үед энэ яригдж байгаа криптовалют бол яг мөнгө гэвэл энэ гурван зүйлийг бол хараахан хангахгүй байгаа. Одоохондоо шууд биткойноор ч юм уу үнэ илэрхийлж байгаа бараа бүтээгдэхүүн гэж байхгүй байна. За дээр нь гэрийн хажуутлын дэлгүүрээс очиод биткойноор одоо
хүнсний бараа ч юм уу хувцас авдаггүй гэвэл бас үгүй. Дээр нь үн бол өөрөө маш савлгаатай гэдгийг одоо хүмүүр мэдж байгаа. Тэгэхээр ирээдүйд бол ямар болохыг мэдэхгүй. Ямар ч гэсэн одоогийн байдлаар бол хараахан мөнгөний энэ 3 шин чанарыг бас хадгалахгүй байна уу гэж харж байгаа. За тэгээд блокчейнийхаа талаар яриаг үргэлжлүүлэх юм бол санхүүгийн байгууллагууд бол бүгд блокчейн технологи руу бол хөрөнгө оруулалт хийсэн байж байгаа. Ялангуяа ирээдүйд төлбөр тооцоог нь бол маш үр ашигтай, хурдан шуурхай, хямд болгоно гэж хүлээж одоо дэлхийн бүхэл том санхүүгийн байгууллагууд одоо нөгөө л Goldman Sachs, Citibank, BNP Paribas, JP Morgan одоо өөр юу гэдгийг бүгд л энэ технологи руу одоо хөрөнгө оруулалт хийсэн байж байгаа. Сүүлийн нэг мэдээг өгүүлж Goldman Sachs компани одоо энэ блокчейн технологиг хэрхэн хүний нөөцтэй хүртэл ашиглах вэ? Энэ ил тод бүртгэлийн гэх мэт тиймэрхүү мэдээнүүд хүртэл гарч ирсэн. Тэгэхээр өнөөдөр одоо чинь дэлхийн төлбөр тооцооны зах зээл гэх юм бол 4 триллион долларын зах зээл байдаг. За тэр ямар мөнгө шилжүүлж байгаас хамаараа шимтгэл нь бол нэг 5-аас 30% гэдэг ч юм уу янз бүр. Тэгэхээр энэ 4 триллионы зах зээл дээр өрсөлдөж байгаа энэ олон санхүүгийн байгууллагууд бол хэн давуу технологитой байна, тэр нь ирээдүйд амьд үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр тийм ч утгаараа энэ хэрвээ энэ блокчейн технологи энэ төлбөр тооцооны зах зээлийг шинжлэх потенциалтай зүйл юм бол одоо эхлэх нь зүйтэй гэсэн ийм зорилгоор л хөрөнгө оруулж гэнэ үү гэж харж байгаамаа. За тэгээд энэ блокчейн технологиг одоо юу боломжтой болгож байгаа юм бэ гэхээр одоо бидний ашигладаг төвлөрсөн систем буюу за би одоо хин нэгэн найздаа хин нэгэн харилцагчдаа мөнгө шилжүүлэх үед заавал банкар дамжуулдаг. Банкуд ч бас хоорондоо төлбөр тооцоо ихтэй төв банк гэх мэт төвлөрсөн одоо төлбөр тооцооны системийг ашигладаг байж байгаа. Тэгэхээр яагаад ингэдэг юм бэ гэхээр хяналт баталгаажуулалт гэдэг асуудал гарч ирдэг. Одоо жишээ нь би 100 мянган төгрөгийг танд ингээд шилжүүллээ гэж бодъё. Гэтэл та үгүй надад 50 мянган төгрөг л ирлээ, 50 нэрсэнгүй гэд магадгүй худлаач ярих боломжтой. Энэ үед голд нь хяналт баталгаажуулалт хийдэг одоо институт байснаар яг надаас 100 мянган төгрөгийг авлаа гэж баталгаажуулаад цааш нь 100 мянга өгсөн шүү гэдэг баталгааг хийдэг. Энэ үед бол тийм маргаан гарах одоо боломж байхгүй. За тэгээд сүүлийн үед энэ баталгаажуулалт маань маш үнэтэй зардалтай болж эхэлж байгаа. Тухайлбал одоо санхүүгийн байгууллагууд одоо дэлхийн том банкуд жилдээ нэг 60 сая долларыг зөвхөн энэ баталгаажуулалт одоо харилцагчаа таних энэ үйл ажиллагаанд бол зарцуулдаг. Тэгэхээр энэ зардлыг яаж бууруулах вэ гэх мэт тиймэрхүү асуултууд явагдаж байгаа. За дээр нь сүүлийн үед одоо энэ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа бол дэлхийд даяар маш эрчимтэй одоо яригдж байгаа сэдвээ. Одоо Монголд хүртэл банкуд дээр бэлэн мөнгө аваачаад шилжүүлэг хийхэд банкуд бараг л зөвшөөрөхгүй болсон байж байгаа. Энэ яг таны ямар их сурвалжаас орж ирсэн мөнгө вэ гэдгийг асуух сонирхолтой болсон. Магадгүй өөрийнхөө банкн дээр данстай, илүү найдвартай таньдаг хэрэглэгчтэй л үйлчлэх сонирхол ихтэй. Магадгүй хэн нэгэн танихгүй яриад их хэмжээний мөнгө шилжүүлээ гэхэд бол ялангуяа энэ цаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хяналтаасаа болоод энэ дээр бол нэлээд хатуу ханддаг болсон байж байгаа. За тэгвэл блокчейн технологи энэ асуудлыг яаж шийддэг вэ гэхээр энэ голын зохицуулагч буюу тэр баталгаажуулагчийг бол аваа ичнэ гэсэн үг. Тэгэхээр яах юм бэ гэхээр одоо түрүүн би шилжүүлэх гэсэн 100 мянган төгрөгийнхаа тухай мэдээллийг одоо энэ танхимд сууж байгаа бүх хүмүүст тараачна. Гэхдээ яг өөрийнхөө нэр гэх мэт хувийн нууцлаа бол аваад үлдчихнэ. Тэр үед нөгөө авсан хүн маань 100 бишээ 50 гэж хэлэх гингүүт танхим дүүрэн сууж исэн бүхэн харцсан учраас тэгж марах боломжгүй болчихно гэсэн. Тэгэхээр нөгөө голд нь байсан баталгаажуулалтад зарцуулагддаг цаг хугацаа, мөнгө гэх мэт зардлууд бол хэмнэгдэнэ гэсэн үг. Ингэснээр илүү хурдтай, хямд одоо нууцлал өндөртэй гэхдээ нөгөө талаараа маш олон хүн баталгаажуулдаг учраас ил тод ийм санхүүгийн төлбөр тооцооны систем бий болно гэж ойлгож байна. За тэгээд энэ блокчейн технологиг зөвхөн санхүү төдийгүй одоо
түрүүн одоо өмнөх хэлтгэгч маань бас ярьж байсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, сонгуул, одоо хүнсний бараа, ин тариа, одоо саяхан нэг мэдээ явж исэн маш одоо хөгжиж байгаа орнуудад нөгөө хуурамч им одоо маш их байдгаа. Магадгүй зарагдж байгаа имийн бүтээгдэхүүний 50-аас доошгүй хувь нь одоо нөгөө хуурамч байх магадaltaа гэх мэт. Ялангуяа нэг Латин Америк, Азийн, Африкийн орнуудад. Тэгэхээр энэ асуудлыг хэрвээ блокчейнээр шийдчих юм бол энэ асуудал шийдэгдэнэ гэдэг ч юм уу. За тэгвэл ямар ч байсан одоо энэ блокчейн технологи, магадгүй криптовалютууд ирээдүйд зах зээл дээр ялангуяа санхүүгийн зах зээл дээр бол нэлээд импакт буюу одоо нөлөө үзүүлэх потенциал байна гэж үзэж байгаа. Гэтэл нөгөө талдаа альва зүйл мэдээж хоёр талтай эрсдэл гэж зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр магадгүй улс орны төр засаг шийдвэр гаргаж байгаа байгууллагууд яаж хандах хэрэгтэй юм бэ? За тэгээ энэ сэдв бол ялангуяа өнгөрсөн жилийн үед бол маш чухал зүйл байсан. Одоо жилд нэг дэлхийн одоо бодлого тодорхойлж байгаа хүмүүс цугладаг гол ивентүүдийн нэг бол олон улсын валютын сан Дэлхийн банкны жилийн уулзалт байдаг. За өнгөрсөн 10 сарын уулзалтаар бол одоо валютын сангийн тэргүүн нь өөрөө модератор хийгээд бус дэлхийн төв банкуд засгийн газруудын гол ерөнхийлөгч нар, дэд ерөнхийлөгч нар, дэд сайдууд гэх мэт чухал хүмүүстэй яг энэ сэдвээр бол хэлцүүлэг өрнөжсэн. Одоо Давост болж байгаа нөө дэлхийн эдийн засгийн чуулганаар бас блокчейн технологи, криптовалют гэдэг сэдв бол нөгөө олон өрнөж байгаа панел хэлэлцүүлгүүдийн зарим сэдв болж байсан. За тэгэхээр зохицуул ер нь бол нэг ядаргаатай дарамт үүсгдэг одоо хүнд суртал ч юм уу. Иймэрхүү ойлголт, имиж бол байдаг. Гэхдээ уул нь бол зохицуулт гэдэг маань одоо үндсэндээ нэг гурван зүйлийг л бий болгосноор нийгэмд байгаа нийтийн эрх ашигт бол сайн зүйлээ. Ягаад вэ гэхээр одоо жишээ нь системийн эрсдэл гэдэг зүйл байдаг. Ялангуяа банкуд дээр банк бүрэл уулна харилцагчийнхаа төлөө өөрийнхөө төлөө харилцан биеиндээ ашигтай байдлаар бизнес хийхийг зорддог ч гэсэн зарим үед бол эдийн засгийн хямралын шалтгаан болчдөг. Тэгэхээр энэ үед бол зохицуулагч нар тэр хямралын шалтгаан болох эрсдлийг бол сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй болдог. За дээр нь зах зээл дээр маш олон компаниуд өрсөлдөж байгаа үед бол тэгш байдал шударга өрсөлдөөн гэдэг зүйл бол маш чухал. Тэгэхээр энэ одоо зах зээлд оролцож байгаа олон тоглогч нарт тэр шударга байдлыг олоход бол төрийн зохицуулалт бас хэрэг болдог. За дээр нь мэдээж хамгийн чухал зүйл бол хэрэглэгчийн эрх ашиг. Одоо жишээ нь нэг криптовалютын үн савллаа. Гэтэл савлгааны шалтгаан нь цөөн хэдэн хүмүүсийн зохион байгуулалтаа үйл ажиллагаа байсан бол яах вэ? Түүнээс болж маш олон хүн хохирч үлдвэл яах вэ? Хин тэр хохирсон хүмүүсийн эрх ашигыг хамгаалах вэ гэдэг ч юм уу. Бус санхүүгийн зах зээл бол маш сайн зохицуулалттай байдаг. Одоо хувьцааны зах зээл дээр ч юм уу, одоо бондын зах зээл дээр ч юм уу, хин нэгэн бүлэг хүмүүс өөрт байгаа тэр давуу тал, мэдээлэл, эрх мэдлээ ашиглаад зах зээлийн үнэнд тэгж шударга бусаар нөлөөлөх юм бол торгуултаа ч юм уу, магадгүй шоронд ял идэл хүртэл тийм хариуцлагууд бол байдаг. Тэгэхээр энэ хэрэглэгчийг эрх ашигыг хамгаалсан иймэрхүү зохицуултууд бол бас байх шаардлагатай. За криптовалютын хувьд бол нэг гурван том эрсдэл байдаг. Эхнийх нь бол мэдээж үнийн савлгаа. Одоо зах зээл дээр байгаа энэ 1500 төрлийн одоо зоосууд бол үнийн савлгаа нь маш өндөр. За энэ бол мэдээж хөрөнгө оруулах одоо цаашд энэ зүйлүүд рүү мөнгө хийхэд бол нэлээд том эрсдлийг дагуулж гинөө гэдгийг бол бүгд ярьж байгаа. За дараагийн нэг зүйл бол аюулгүй байдлын асуудал. Мэдээж альва цахим гүйлгээ одоо кибер орчин бол энэ IT security гэдэг зүйл бол маш чухлаар яригддаг. Хэн нэгэн хакер орж ирээд таны мөнгийг аваа явчлаа гэвэл одоо энэ эрсдлийг үүсэхгүй байхын тулд ямар зохицуулалт, ямар одоо технологи, техникийн стандарт хэрэгтэй вэ гэдэг бол чухал. За дээр нь бол зохицуулалт өөрөө. Зохицуулалтгүй байна гэдэг маань өөрөө бас маш том эрсдэл. Ил тод биш тодорхой бус байдал байна гэсэн үг. Эсвэргээрээ яг ийм дүрмээр тоглолцгоё гэдэг тэр зах зээлийн дүрм нь тодорхой байх юм бол
одоо бизнес эрхлэж байгаа хүндээч хөрөнгө оруулж байгаа хүндээч тодорхой болж өгнө. Тэгэхээр одоогийн байдлаар яг аль ч улс оронд нэг бүрэн зохицуулт хийчээгүй байгаа нь бол маш том эрсдлээ. Магадгүй одоо энэ том эдийн засгууд Америк, Япон, Солонгос, Хятад гээд энэ бол маш одоо мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй зүйл байна гэд нэгдсэн арга хэмжээ аваад эхлэх юм бол одоо энэ зохицуултгүй байгаа зүйл маань яах вэ гэдэг чинь маш том эрсдэл болж хувирна. За тэгвэл төв банк энд ямар үр гүйцэтгэх юм бэ гэхээр яг нь альва төв банкуд бол мэдээж мөнгөний тэмдэгтийг гүйлгээнд гаргана. За гаргасан мөнгөнийхөө үнцэнтэй байдлыг хадгалахын тулд мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. За дээр нь одоо санхүүгийн системээ найдвартай эрүүл байлгахын тулд банкудаа зохицуулдаг. Энэ блокчейн технологи маань болохоор энэ гурван зүйлд бол гурвууланд нь нөлөөлөх боломжтой гэсэн үг. Хэрвээ банкуд төлбөр тооцоогоо блокчейн дээр суурлаад хийгээд эхлэвэл банкуудын үйл ажиллагаанд нөлөөлнө. За дээр нь одоо криптовалютуудыг магадгүй төв банкуд өөрсдөө ч ирээдүйд гаргах боломжтой. Энэ талаар судалгаа хийж байгаа төв банкуд ч байгаа. Хэрвээ энэ яг бодит байдал болох юм бол яг одоо мөнгө гэдэг зүйл маань зах зээл дээр гүйлгээнд гарах, түүнийг удирдах процесс бол шал огт өөр болно л гэсэн үг. Тийм ч учраас одоо дэлхийд 90 гаруй төв банк бол энэ зүйлийг судалж одоо ирээдүйн потенциал нь юу юм бэ, эрсдэл нь юу юм бэ гэдгийг бол нэлээд анхааралтай үзэж харж байгаа гэж ойлгож байна. За тэгээд өнөөдрийн миний ярих зүйл энэ үрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулсан баярлалаа.